За, эрхэм үзэгч та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр би бас өрнөж байгаа үйл явдалд үнэлт дүнлтийг авах гээд бас нэгэн тийм сонирхолтой зочинд санал тавьсан, саналыг хүлээж авсан. Улсын хурлын гишүүн асан, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, үндэсний эвслийн тэргүүн, Нямтай ширийн Номтой 2. За, өнөөдрийн 80 дугаар микрофонд олон нийтийг төлөөлсөн байр суурийг илэрхийлэх нь байна. Сайхан сууж байна. За, сайн. За, ажил ихтэй байна. Ажил уулзлага удсан байна шүү дээ. Өнөөдөр ямар тач үндэсний эвслийн сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор өнөөдрийн морин цагт нээлээ. Сонгуул эхэлсэн. Ер нь бас нэлийн тийм үндэсний эвсэл юу гэдэг нийгэм улс төрийн хүрээнд хүлээлтээс бол нэлийн тийм давцсан хүрээлэл үүсгэжтэй шүү дээ. Олон нийтийн дунд нийгмийн сэтгэл зүйд бас нэг тийм орон зай байсан юм байна гэдэг тийм мэдрэмж харагдаж шүү дээ. За, энийг улс төр судлаач мэрэгжлийн хүний хувьд маш тодорхой тайлбарлаа. 90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголыг шинээр төрсөн Монгол гэж үзвэл өөрөөр хэлбэл цаад утгаараа юу гэхээр монголчууд бид өөрсдөө төр засгаа өөрөөр бусдаар зааварлуулахгүйгээр бий болгох, удирдах тэр нөхцөл болцсон үүсэл гэсэн үг. Тэр яхахгүй би нэг шинэ Монгол. 34 жил боллоо. 90 оноос өмнөх нэг намын тогтолцоо ардчилсан хувьсгалын үр дүнд нуруу унж олон улс төрийн намууд бий болсон. За, ингээ 34 жилийн хугацаа 3-10 жил гэдэг бол нэг альва нэг асуудалд үндэсний хэмжээнд томоохон үнэлэлт дүгнэлт өгж цаашдынхаа ирээдүйг тодорхойлох ийм цаг хугацааны мөчлөг. Номтой 2 үндэсний эвслийг тэргүүлж гарснаар нэг орон зай үүсэж байгаа юм бэрдээсээ биш. Угаасаа манай монголчууд ч бас ууж ухаантай аливаа асуудлыг олон талаас нь бас харж дүгнэж цэгнэдэг тийм иргэд. Ердөөсөө энэ янзаараа болохгүй юм байна гэдэг хэмгүй л ойлгочихсон. Гагцгүй чухам юунаас болж өнөөдрийн Монгол хөгжлөхөөсөө илүү хямралт байдалд орчихвоо. Иргэд бүгдээрээ л бухимдалтай. Тэр тусмаа залуучууд асар том сэтгэл санааны гутралд орчихсон. Маргааш юу болох бол, ирээдүйн маань яах бол энэ дэр тодорхой итгэлтэйгээр хариулж чадах хүн алга. Тэгэхээр энэ бүгдийн учир шалтгаан өнгөрсөн хугацаанд төр удирдах явсан улс төрийн намуудтай шууд холбоотой байна. Дээрээс нь 90 оноос хойш монголчууд бид өөрсдөө төрөө бий болгоод ардчилсан сонгуул хийгээд ингээ явсан. Ардчлал гэдэг зүйлийг ярьдаг боловч өнөөдөр бидний бий болгосон ардчлал маань чухам ямархуу дүр төрхтэй, утга учиртай, ямар агуулгатай, ямар хэлбэр дүрсэж гэдэг юм уу. Ингээд учир нь олдохгүй зүйл болчиход байгаа байхгүй. Тэгээ энэний учир шалтгааны би юу гэж харддаг вэхээр ерөөсөө бид 90 онд нийгэм эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг чөлөө зах зээлийн чиг баримжаан дээр суйрлаж хийсэн боловч төдийлөн амжилттай тэр шилжилтийн үеийг хийж чадаагүй юм байна. Өөр тодорхой ярих юм бол адаглаа цалингийн тогтолцоогоор нийгмийн даатгалын тогтолцоо. Төсвийн бодлого гэдэг. Гэхдээ нэг талаараа харахад бол ерөөсөө одоо жишээлбэл Твиттерээс нэг гадаадын нэг зочин асууя л да. Монголын эдийн засгийн суурь тогтолцоо нь юу юм бэ? Ингээ энэ цалин, нийгмийн даатгал, энэ төсвийн бодлогыг харахаар коммунист тогтолцоотой байна. За, зарим зүйлийг харахаар бүр яхахгүй социалист тогтолцоотой байна. За, зарим зүйлийг харахаар яхахгүй капиталист тогтолцоотой байна. Ингээд ийм эсрэг тэсрэг хоёр туйлын аль цагааг дээр нь байгаа нь мэддэхгүй ийм л нэг юу болчихсон. Хэдийгээр үндсэн хуульд хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж тунгасан боловч энэ маань бас яг бүрдэж чадчихна. Алдаа ихтэл асуудал цоохоо ихтэл болчихж байна л да. Хүний эрх, хувь өмчтэй холбоотой ч байдаг юм. Ингээд бүгдийг задлаад үзэхэд
бас болохгүй л байгаа байхгүй. Аль иргэдэг л төлөөж яри. Тий. Энэ Тэгэхээр орон зай гэдэг байгаа хиндэ биш гэж хэлэх гээд байна шүү дээ. Номтой хоёр даач биш. Ер нь зүгээр эцсийн дүндээ тэрийг одоо хүн дээрч биш гээд бас тэгж харж болохгүй л дээ. Эцсийн дүндээ хүнлэг бүрдүүлдэг шүү дээ. тийм. Тэгээд дээрэс нь манай ингээд энэ сонгуулийн тогтолцоо 4 жил нэг болдог. За ингээд сонгуулийн мөчлөг дагсан тогтворгүй бодлогод бий болчихсон. За ингээд ардын намыг ялаа гараад ирнэ. Ингээд энэ нөгөө ардын намын чинь ингээд улс орн бүр сүрүүлээ хийсэн байна. Бид одоо ингэж зарсан. За дараа нь ардсан нам нь ялагдлаа. Ардын нам нь гараад ирлээ. Гэхдээ энэ ардсан нам чи одоо ерөөсөө бүр ингээд одоо хамаг бодлоо ийгээ хийсэн юм байна. Улс орныг ингээ хямраагаа хийсэн юм байна. Ийм өөр ширэнд оруулсан юм байна. Энэ нэг хүн тэд ногдож байгаа юм байна гэл. Тэгэл хоорондоо тэгэл чи би манай танаа ийм байдлаар л бүр дэндүү их одоо би бинийгээ хэмэлжил явуулаа шүү дээ. Өөрөөр хэлбэл би энийг онцолж хэлээд байгаа нь юу гэхээр үндэсний эвслийн улс төрийн бодлого зарчим нь юу гэхээр энэ талцал тэмцлийг зогсооё. Хэдийгээр улсын хурлын сонгуулиар ардын нам ардсан намтай үндэсний эвсэл өрсөлдөх хэдий ч аль альных нь энэ улс төрийн намуудын нэг эвлэрлийн цэг, нэг ойлголцлын нэг уулзах энэ уулзур нь үндэсний эвсэл байх ёстой гэдэг ийм зарчим барьж байгаа. Тэр үүднээс үндэсний эвслийн бүрдэл одоо X одоо ардын намын гишүүн бий байна. Би нам бос юм өдр. Эвслийн нэг давуу тал юу гэхээр нам бос байж болно. Би нам бос. За манай бүр доо тэргүүтээ ардсан намын олон залуучууд байна. Батгүй тэргүүтээ хүн намд байсан хэсэг залуучууд бас байна. Гамлдар марг гэдээ бас ардын нам байлгүй байна. Тэгэхээр барьж байгаа улс төрийн бодлого зарчмын бодит хэрэгжилтийг хүний нөөц бодлого төр бас ингэж хангаад байгаа байхгүй. Тэр баруун зүүн төвийн үзэл баримтлал бол бүр дараагийн асуудал байна шүү дээ. Эхний ээлжинд бас нэг юм эвлэрлийн цикл цэгэн бай гэдэг том агуулга. Дараагийнх гэж бас бэлгээ хэлэхэд бас буруу. Яагаад тэгэхээр энэ чинь улс төр улсын хойно улс төрийн үзэл баримтлал гэж байна. Тэгнь. Энэ дээр бид нэгдэж гин үгүй юу гэдэг ихний асуудал байхгүй. Үзэл баримтлал маш ойлгомжтой. 21 онд үндэсний арчилсан хувьсгал бий болж тэр үед монголчууд төрөө дангаар бүрдүүлэх маш том боломж бас бий болж ирсэн. 11 оны эрхчлөөний хувьсгалын дараа 10 жилийн дараа монголчууд бид өнөөдрөөс 100 гаруй жил юм. Тэгэхэд ирээдүйн хүчрхэг Монголыг ямар эдийн засаг нийгмийн суур тогтолцоон дээр үндэслэж бид нэр явах юм бэ? За янз бүрийн ургалч үзэл санаанд орж ирсэн. За шашны тэргүүнтэй хаант засаглал тодорхой хэмжээнд байх ёстой. Бүгд найрамдах засаглалтай байх ёстой. Заримч бүр ингээд энэ Оросыг дагсан 67 оны октябрийн хувьсгалын дараа гэдэг чинь ерөөсөө ингээд энэ коммунист хөдөлгөөн байх ёстой. Зарим нь энэ социалист чиг баримж бас байя. Тэгээ 21-ээс 24 оны хооронд тэр тусмаа 24 оны 8 сарын 31 хүртэл монголчууд үндэсний арчилсан үзэл баримталтай капитализмын чиг баримжаатай Монгол улс ирээдүйд хүчрхэг улс орн болно. Одоо товчоор хэлбэл Швейцар руугаа гадаад бодлогын төвийг сахисан. Гадаадын улс орнуудтай хамтарч ажилласан. Тэр үед сонирхолтой нь юу гэхээр Англи Америкийн 54 пүүс хоршоо Монголд үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Одоогийн хувьсгалын Эрдэнэ булган нутгийн хөвчөд дайнчуудын тосгон байсан. Энэ хойхонтой зүүн хойхонтой Американ динжгээд байдаг. Америкчууд амьдардаг. Германчууд байсан, Францчууд байсан. За хятадууд нь ч байсан, Оросууд нь ч байсан.
тэр үеийн одоо даа хүрээ өнөөдрийн Улаанбаатар хот маань Америк, Нью-Йорк адилал маш олон улс орны төлөөлөл бүхий үндэстэн амьдардаг, ажил бизнес эрхэлдэг, гадаад худалдаа хийдэг. Тэр үед бэлгээ боддоо ноос ноолуур босруулах үйлдвэр хүртэл барууны технологиос урьдсан үйлдвэр байсан шүү дээ. Тэгээ Харамсалтай нь 24 онд юу болсныг монголчууд бид бүгдээрээ л мэдэн шүү дээ. Оросууд эзэмж эхэлсэн. Монгол ямар замаар явахыг заасан. Монголчуудын босруулж байсан үндсэн хуулийг урж шатаасан. Өөрсдийнхөө үндсэн хуулийг орчуулж бидэнд тулгасан. Ийм л зүйл болсон. 70 он хүртэл бид ингэж л явсан. Уг нь бол бид нар төрөө хин нэгний оролцоогүйгээр бүрдүүлчих ийм нөхцөл байдлыг л 1990 онд л олж авлаа л гэдэг итгэл үнэмшилтэй 34 жил явлаа шүү дээ. Өнөөдөр харахаар трийг олж авч чадсан юм уу гэдэг бас амар эргэлзээ нийгэмд үүсч эхэлж байна. Би ч бас эргэлздэг. Тий, өнөө өглөөхөн хоёлаа энэ сэдвийг аяндаа тэгээд ярина. Ер нь тэгээд энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал агуулга, энэ гадаад улс орнуудтай харилцах дипломат бодлого гэдэг чинь юм том сэдв юм л та. Яг нөгөө мэрэгжлийн аналитик төвшөнд хариулт өгч чадах учраас би нэг асууя гэж бодож байна. За одоо ерөөсөө шууд ярих нэг хідэн тийм тов сэдвүүд байна. За өнөө өглөө би нэг фэйсбүүкийн пост уншлаа. Одоо мундаг хүн нэлээд тийм гаргалгаатай бичиж. Номтой хоёр их юм үзэж байна гэсэн ийм агуулгаар. За одоо жишээ нь үзэж байгаа их олон юмны нэг нь ингээд энэ ширээн дээр байж байна л та. Тэг би бодохгүй юу. Ер нь өөрт чинь одоо номтой хоёр гэдэг хүн их юм үзэж гин үү энэ өдрүүдэд эсвэл номтой хоёрт их юм үзүүлж гин үү? Энэ хоёрын хооронд бас ялгаа байна шүү дээ. Аль аль нь. Ер нь Остерд наад шиг сонирхолтой асуулт. Хөл тавьснаас хойш би өөрийнхөө сонгосон зам хүсэл зоригоор л явж ирсэн. Нэг талдаа. Нөгөө талдаа юу гэхээр өрөөл бусдын надад засч өгсөн зам. Түүгээрээ хууль хүчний байгууллагыг ашиглаж бүр чирж гулчиж хүртэл явлаа шүү дээ. Яг би ч нэг хүн амт нэг чирүүлээд яваад байдагчгүй нүүр бардам урдны нэгэл бас гавтаа алхаж нэг хэн өнгөл бүгдээр мэдэх баг. За хамгийн гол нь эндээс юу гэж дүгнэх юм бэ? За мэдээж чуулаанцаа хууль зөрчиж гэрчийн мэдүүлэгч авахгүйгээр ялах дүгнэлтээж танилцуулахгүйгээр үндэслэхүй зүйлээр барьж хориол. Тэгээ үндсэн цаад агуулга зорилго нь бол намайг улс төрөөс холдуулах, намайг хохирох, намайг хашрах, миний зүрхийг мохох ийм л үйлдэл бас. Зөвхөн энэ номтой өрлөж гэсэн үйл ердөөсөө биш. Ердөөсөө одоо их хурлд уучлаарай одоо гүлгэл гэж ярьдаг шүү дээ. Бүгдийг гүлгэл болгох л ийм л маш том компанид ажил явуулсан. Надаар бол туг тагсан. Номтой хоёрыг хин тэгж бүгдийг гүлг болгох гэж. Одоо хоёулаа тодорхойл ярил л да. Энд чинь олон нийтийн нийтийн аюул тодорхой шүү дээ. Би эртэр лавгатаа орж яриагаар бүр нэртэй устдаа хэлсэн. Тэр хууль зүйн сайд Нямбатар юу гэж чуулган дээр мэддэгдэл хэллээ. Өнөөдрийн ерөнхийлөгч тэр үеийн ерөнхий сайд юу гэж чуулган дээр мэддэгдэл хэллээ. Чи хариуцлагатай албан тушаалтай улсууд тодорхой үг үйлдэл нотлох баримт төр тулгуурлаж чуулган дээр үгэлдэг. Хууль хүчний байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашигладаг боллоо. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгчид, прокурорууд зогсож үүрэг даалгавар авдаг боллоо. Маш тодорхой л хэлсэн шүү дээ. Тэрүүгээр нь би явсан. Одоо энэ өрнөд байгаа зүйл Батулга шүү дээ тэр. Батулга л гагцгүй харин нэг зүйлийг бас бодох хэрэгтэй. Тэгээ цаг хугацааны ирэхээр үнэн тодорно үстэй. Эцсийн дүндээ иймэрхүү үйлдэл нотлох баримтууд. За жишээлбэл би нотлох баримт гэж юу гэлээд байна вэхээр нийслэлийн прокурорын дарга байсан иш нэмд орж өгсөн нөхөр.
Хэдэн жилийн өмнө бас нэг залилал өөрчлөл уулгаачлуу нэг Тийм. прокурорын дарга бахта хэрэг төвөгт холбогдоод тэрийгэ хүлээн зөвшөөрөөд ялаваад явсан нөхөр байгаа шүү дээ. Тэгтээ тэр шорон суугаагүй. Яг нөгөө хэрэг хүлээн зөвшөөрж байгаа төнгөрүүлээд шийдвүүлсэн л дээ тэр. Тэгэл энэ хууль нөгөө хүний царай хараад байдаг гэд би яриад нөгөө дургу өрөөд чи энэ багхгүй. Хэрэг хийгээгүй хэрэгээ зөвшөөрөөгүй байхад барьж байгаа л хийчдэг үстэй. А тэгээ зөвшөөрчих юм бол сулждаг юм байсан шүү дээ. Тийм юм гэж юу вэ? Байсан тэр чинь. За тэр нь ч яах вэ? Тэгээд энэ бүгдээс ингээд дүгнээд үзэхэд нэг зарчмын асуулт гарч ирнэ. Тэр хүн өөрөө санаачлагч, захиалагч нь уу? Өрөөл бусдын захиалгыг гүйцэтгэгч нь үү гэж. Тий. Энэ чинь чухал шүү дээ. Энэ чухал байхгүй. Өөрөө санаачлагч, захиалагч нь байсан бол юу очих гэсэн. Намайг дэрэмтэх гээгүй. Ямар нэгэн тийм үг үйлдэлээрээс гарах. Өөрт нь яг ямар ашигтай байсан. Яг улс төрийн хувьд тэр үеийн их хурлаар шийдэгдэх гэж оролцсон хэд хэдэн асуудлууд байсан. Улс орны гадаад бодлого, аюулгүй байдалтай шууд холбоотой. Ирээдүйн Монголыг ноцтойгоор хохироож болох гадаад бодлого гэдэг. За бэлгэж бас энэ дэр өөр ингэсэн үзэл бодолтой мэдлэгтэн. Төв сахих бодлогыг хурлаас баталсан 15 онд. Дараа нь тэр нөхөр гарч ирээд төв үс сахих болгосон. Дараа нь дамнуулаад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болох гэж оролцсон. Тэгсэн. Тэр үеийн төр толгоонууд бүгдээрээ нийлж хөдөлсөн шүү дээ. За ингээл төмөр замын асуудлууд. За ингээл энэ Эрдэнэс 5 толгойтой холбоотой бөөн хулгай асуудлууд. Сая л энэ нэг нодлон чөлөө шуугаалсан болохоос биш тэрүүд яригчлээсэн асуудал шүү дээ. За одоо нөгөө алдарт одоо бодвол надаас асуух л байлгүй. Зоргийн эрг гэл тэ. Хамгийн ноцтой нь тэр хүн ковидыг далимдуулж засгийн газар их хурлын бүрэн эрхийг ерөнхийлөгчийн эрх мэдэл шилжүүлж авах хуулийн төсөл санаачлаад түүнийгээ боловсруулад батлуулахын төлөө ажиллаж байсан. Үүнд нь садаа тэг болох нэр бүхий хэдэн улсуудыг ямар тач зам өрөөсөө зайлуулсан. Тэрний нэг нь би. Тэрний нэг нь Санжин баяр. Тэрний нэг нь Баярцогт. Гэх мэтлээ. Их хурл байсан байгаагүй улс төрд нөлөөтэй улсууд байна шүү дээ. Бас их хурлд байгаа залуучууд үгийн сонсдог тийм улсууд бас байна шүү дээ. За ингээд дүгнээд үзэхээр нэг 8 шалтгаан зорилго байгаа болов гэж би боддгийн. Би нэгийг л энэ удаад хэлж. Нийтдээ 8. Эцсийн дүндээ. Гүн чинь би тооцоол бодно шүү дээ. Ер нь энэ намайг одоо улс төрөөс зайлуулах ордлого нарийн ярих юм бол 19 оны 9 сард суурин тавигдаж. Өөр тодорхой бол 19 оны 9 сарын 12-нд тодорхой хэрэгжижсэн яриа шүү. 9 сарын 12 гэдэг нь ямар учиртай өдөр юм? Тэр их учиртай. Энэ гайхаад идэг одоо тэр хоёулын нэр дүрдэж яриад байгаа хүн хувь одоо номтой хоёрын хоорондын асуудал байгаа ч одоо сүултээ тийш харагдаж эхэлдэг боллоо шүү дээ. Байхгүй. Одоо бизнесийн ижил салбар ямар ч тийм асуудал байхгүй. Ямар ч тийм асуудал. За тэр хүнээс тийм бодлого тэр нөхрийг би сайн танихгүй. Хоёр удаа дуудаж уулзсан. Тэгсэн чи бас нэг эдийн засгийн аюулгүй байдлын чиг баримжаатай хүн байна. Ингээл нэг өшгтөө нэг төрийн нууцтай холбоотой нэг зүйл байдгийг. Юу гэж бодож байна гэдэг. Би бол таач хэлээ эдийн засгийн чиг баримжаатай улс үндэснийхээ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах энэ бодлоготой наа чи харшаал гэсэн. За нэг иймэрхүү л нэг уулзалт болж байсан. Тэгэд нэг юм анзаардаг. Одоо салаад болоод салж болоод дуусчих болдгоо юм. Юусоо
одоо тань дээр бол Юунаас салж хүн байна? амны хэрэгээс авахгуулаад маш олон хэрэгүүдийг л ингээл тохоол эхнийх нь хэрэгсэхгүй бол энэ хэрэг биш байна гэл явгангууд араас нь залгаал явах юм ба штэ. Тэгээ энийг би тэр өнөө өглөө Энэ цаашдаа ч явах байх. Одоо осолдохгүй Санжин зориг номтой алаа хийсэн л гэж гүрдэхгүй байна. Осолдохгүй номтой хулгай хийсэн байна гэж нэг гүрдэхгүй байна. Авилгад авсан гэж нэг гүрдэхгүй байна. Сүүлд бол одоо тэр дараа бол одоо бүх сэдвэр бэлгэм нь одоо гүрдүүлж доромжлууллаа шүү. Энэ шийдвэрх чинь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд дээр ажиллаж байхдаа зүгээр л нэг юм жидүү шиг хэсэг нөхдүүд ингээд нэг царай харж агаад хувааж аваад хизээч эргэж өгдөггүй байсан мөнгийг л 100 буцаанд төлөвлөдөг болцсон л асуудал байл шүү дээ. Эний чинь яг хэргийн материалын үзүүл тийм л агуулга байл шүү дээ. Үгүй агуулга гэж юусоо маш тодорхой тэр. Тэрийг банкар дамжуулж яаж хэрэг болгоод байгаа юм. Банкар дамжуулж хүү тооцоог. Энэ чинь ингэсэн. Энийг ирж орл гэж бас л одоо тэр намайг шорон тойрсон нөхөр. Урд өдөр нь тэр Батулгын зарилгаар сум дундын шүүгч байсан. Чингэлтэй дүргийн шүүгч болж ирдэг байхгүй юу? Урд өдөр мөн. Эдгэн цагийн өмнө шүү. Хинос одоо энэ үг үйлдэл нотлох баримтын нэг мөн үү мөн. Үндсэн даалгаврын ажиллагаа хийх гэж ирж байна тийм. Одоо тэгжил хардхаас өөр арга замгүй болгож шүү дээ. Тэгээ банкар дамжуулж хүү тооцоогүй гэж. Яг шүүгэн шийдвэр дээр байгаа үг өгүүлбэр таслаар нэлээд шүү. Бүр хаалтан дотор банкар дамжуулж хүү тооцоогүй. Өмнө нь дамжих битгийг л ирдэгч байсан юм шүү тэр. 70 бүр 100% ирдэг байсан. Тэгээ сайхан бэлгийн засгийн газрууд тэрийг ядаж нэг 30% төлөвлөдөг болоо. Энэ бол бүр арай хитрхи хуулийн дагуу шууд хулгайлдаг ийм тогтолцоо бүрдчихэд байна. Ядаж нэг 30% төлөвлөдөг болоо. Би болохоор яадгүй 100% төлөвлөдөг болгочихсон. Тэр яг авч ирсэн хүмүүс энэ мөнгийг дургуун хүрсэн юм уу? Банкар дамжуулж хүү тооцоог өгөөд. Өөрөөр хэлбэл тэр одоо 3.9 тэрбум төгрөг юунд зарцуулагдахгүйгээр халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтэйг хангах. Дээрээс нь одоо энэ залуучуудын стартап бизнесийг дэмжих. Энэ улсууд чинь бизнес хий, банкны босгод авч чадахгүй, барьцаа өргөх юм байхгүй. Гарааны эхлэл болгож бизнесийг дэмжих ийм л зориултгүй. Зориулт нь тийм санхүүгийн дэмжлэг байхгүй. Хуулийнх нь нэр томьёо санхүүгийн дэмжлэг. Банкар дамжиж тодорхой хэмжээнд хүү тооцогдож өгдөг жижиг зээл гэж том ялал байдаг. Тэр нь бол банкараа дамжуулж хүү тосоод явдаг. Санхүүгийн дэмжлэг нь бол намайг сайд болохоос өмнө иргэн төлөгддөг л байсан. Үгүй би нэг жишээ аваад яриад байна. 200 сая төгрөг одоо юу ч хийдэг нэг хэвлэлийн нэг компани гэсэн юм аа. За нэг студенттэй болох гэсэн бигээл болох юм аа. Тэгээ тэрийг 140 сая жил төлөхгүй л байхгүй. Ийм боломжийг хууль журмаараа олгоцсон байхад нөхдүүд бүр айж ичгүйгээр сайхан уулгаа идэх юм байгаа үстэй. Тэгээ ийм тогтолцоо маш олон жил явсан байдаг. Тэгэхээр наагаа ийцэн. Ийм байж болохгүй гэдэг. Хин авдаг байсан юм болоо. Тэгэхээр би тэгэл ойлгомжтой шүү дээ. Тэр нь ухаад үзэх юм бол шийдвэр гаргадаг байсан нөхдүүд түүний хамаарал нөхдүүдэд л өгдөг. Улс төрийн зорилгоор өгнө. Хөлжих зорилгоор өөртөө өгнө. Үгүй ийм л үнэхээр шүүхийн төвшөнд очиод байгаа гэж хохирогч нь хий. Хохирогч байхгүй шүү дээ. Банк хохирогч банкар дамжиж хүү тооцоог өгөхээр банк хохироод байгаа юм. Ямар ч хохирлж байхгүй. Сүүлд тэн чинь хоёр шаттай шүүхээр эрүүгүүл 22-ийн 1-3 буюу авилга албан тушаалын хэрэг гэж явсан. Тэгсэн. Дээд шүүхний чинь эцсийн мөчөд үзээд энэ бол ерөөсөө авилга албан тушаалын хэрэг биш байна. Гэд хэрэгсгүй болгочихсон. Харин номтой хоёр хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хувьд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дээрээ болж исэн тэр одоо энэ төсөл сонгон шалгаруулах нэг хэсгүүд байна шүү дээ. Сонгон шалгаруулах комисс гарна. Нөхдүүд нь тэр дүрм журмаа босруулаад тэрнийхээ өөрийн сонгон шалгаруулалтаа. За тэрэн дээр нэг бас энэ чинь нэг ягаргүй үнэн нэг асуудал байна. Сонгон шалгаруулах комиссд нь 7 хүний бүрэлдэхүүнтэй гарсан юм да. Тэгсэн 2 удаа хуралдаж шийдвэр гаргасан юм байна. Тэгсэн протокол дээр 3 удаа хуралдсан гэд нэг хурал нь хуралдахгүйгээр тойроод гар үсгийг зурцсан юм билээ. Одоо сонгон шалгаруулах. За. Өөрөөр хэлбэл
энэ асуудлаар хяналт тавихгүй. Гэтэл миний гаргасан шийдвэрийн хүрээнд хяналт тавих үүргийг төрийн нарийн бичгийн дарга хүлээдэг. Одоо өнөр бай. Тэр чин төрийн нарийн засаг дарга гэж. тий. Тэгээ мөн хэрэгжилтийг хангах мөн хяналт тавих үүргийг агентлагын дарга нь хүлээдэг. Гэхдээ ингээл засгийн газрын гишүүн бол ер нь бодлого гаргадаг. Хэрэгжилтийг засгийн газрын Хяндаг хуулийн системүүд байж байгаа шүү дээ. хэрэгжүүлдэг агентлагууд Тий. хяндаг угаасаа өөр систем байна. Гэхдээ тэр болгон алив тэр юу болж яа эн чинь 8400 ажилтнтай ийм л том яам. 10 гаруй салбар нэгж байгууллагуудтай. Энэ бол юу л дээ. Тэгээд хэдэн энэ чинь нэг жилийн улсын төсвийн 41%-ийг захиран зарцуулдаг юм. Энэ бүх цалин, энэ бүх Халамжууд, тэтгэмжүүд гүйрөөсөө бүр тэр болгон аль хувь юу болж ийн гэл гүйж очиод янз шалгана гэж юу бахад. зүгээр энэ 3.9 тэрбумын тэр чигээр нь хааштай эргэж ирэхгүй байсан юмыг тэр чигээр нь явуулчих байсан юм уу хайш. Үгүй би тийм шийдвэр яагаж гаргахгүй шүү дээ. Эцсийн дүндээ энэ татвар төлөгчтэй л мөнгө шүү дээ. Үнд Энэ энэ бизнесийнхэн яаж зовж зүудэрч ажилдаг байлээ тэр зовлонгийн мэдхийн дээр мэдэх хүн эцсийн дүндээ ер нь татвар гэдэг чинь төрөөс үйлчилгээ авах гэж төр төгж байгаа төлбөр шүү дээ. Яаж ингэж хэрвээ би бүр тэрийг нь мэдсээр байж за энэ дэр өөрчлөлт гаргаж өөрсдөө эрсдэл үүсгээд яах вэ гэд нүд найсан бол харин би ажилдаа хайн гацсан байхгүй бүр жигнэсээ. Тийм байгаач. Тэгээ хамгийн шог нь юу вэхээр одоо нөө хууль хүний царай хардаг гэл үг рүүгээ уцаалаар. Өмнөх сайд нар. Миний дараа сайд болсон одоо чин зориг байна. Аюул сайхан, ариун заяа, саран гэрэл хөндөө юм л да. гэрэл одоо өнөөдөр болгонд уу. Тэд үг болчихоо 5 сайд бол. Тийм байна. Бүгд яг адилхан хуулийг удирдлага болгож яг адилхан шийдвэр гаргаж байгаа. Цаашдаа ч ингэ. Тэгсэн мөртлөө тэр үед би 17 оных одоо би хөдөлмөрийн сайд байх 17 он. 18 он чинь чин зэрэг болцсон байсан. Үзүүлээгүй нэг хэвлэлт. Яг адилхан хоёр тогтол. Сайдынхан дээр өөр. Тэгээ одоо энэ тав ч гэсэн тэгвэл яг ингэ явж байгаа. Тэнгүүт авилгалтай тэмцэх газар чин зэргийн гаргасан яг адилхан шийдвэрийг хуульд нийцэж байна гэж үтсэн. Хэрэг нээч шалгаагүй. Тэр чинь үгсгэж бараг ялгаагүй юм л шүү дээ. Байхгүй. Бусад дөрвөн сайдынхан жалгаа байхгүй. Энэ угаасаа хууль зөрчсөн зүйл ердөөсөө биш байхгүй юу? Тэгээ юу юм? Хууль зөрчсөн зүйл юус огтаалгүй шүү дээ. Тэгэд би энэ өөрөөс ч асуугаад байгаа нь тэр шүү дээ. Нэг алахгүй ч гэсэн айгу гэж нэг заавал мөнхөд нэг юм ингээл зүгэл байж ах хэвээр. Би нэг түрүүний дурдсан үхтэй ч холбоод тайлбарлаа. За номтойр ингээл одоо юу гэдэг хүн алддаг гэн бүх хүчндэг гэн юу гэдэг ингээл нэг баахан энэ хэвлэлэр л ялалдаг. Нэг удаа би одоо энэ дурддагдаад байдаг зүйл дээр хэрэг түүгүүсээ сэжигтэй ялагчаар татагдаад явж исэн зүйл байх. За яг одоо нэг нүгэл ганц нэг зодоо цохин юм бол би хэрэг одоо нуугаад яах вэ? За яг үзүүл үзчихдэг л нөхөр шүү дээ. Хэвлэлэр л дандаа ялж байгаа. Хэрвээ энэ бүх хэвлэлээр яригадаад байдаг зүйлд нэг үс дайны ширхэг үс дайны үнэн байсан бол тэрийг нь хөгжүүлж баяжуулаад надад ялгахгүй яасан. Бүр орон зэхүү хууль ёсныхын дагуу хийгээд үр өгөөж нь одоо нээлттэй үр дүнд хүрчихсэн бүр маш ойлгомжтой юмыг бүр 100% эсрэг мушин гуйлж хагаад гэхдээ мушин гуйлах чарга байхгүй. Ямар ч хүн зүгээр уншаад ойлгоч. Бичиг үсэг тайлагдсан хүн зүгээр л уншаад ойлгоч. Гэхдээ үнэхээр тэрэн дээр ямарваа нэг юм одоо намайг буруутаа гэж үзэх сэжүүр байдаг юм бол гэхдээ тэр шүүхийн бичлэгүүдийг чинь задлаад энэ шүүх материалуудыг чинь сайхан задлаад намайг чинь бүр балбаж өгдөг юм баг үз. Надад бүгд одоо энэ шкафанд бүгд байж байгаа. Би бичлэгээ өөр шүүхээс авна энийг бүр задламаар байна. Энэ ихтгэл үнэмшил гэдэг юм уу? Улс төрийн үзэл баримтлалаа дагаад очсон улс төрийн ууган хүчин
Монгол Ардын нам. За Монгол Ардын намаас улсын хурал сонгогдсон, засгийн газрын гишүүнээр ажилласан тэр үзэл бодол гэдэг юм уу тэргүүрээ дэмжиж очиж улс төрийн хүчнээс одоо баг 3 удаа хөгдлөө штэ. Тэгсэн. Яагаад ингэдэг юм бол одоо би бол тэр батлаг гэдэг хүнийг одоо бүр орхичих гэж бодож байна л да. Энэ бол За цэг тавьчихаа. ямыг ингээд одоо зөндөө яриул яриалах. Танаа нам гэд ярьж байна. Таны элсэж орж исэн улс төрийн хүч Монгол Ардын нам чинь Хүрээний нэг булхаг биш, хоёр биш, 3-3 гэд ингээд явдаг юм хүрээний ямар ч. булхаг ярил далаа гэдэг шиг. Тий. Аад нөхрий чинь ярил хоёлоо нэлээд олон Гол юм бол зуун тэгэн эсвэл тэр намаас хөөгд ах чинь хүртэл тэр хүн нөлөөлөд. Гүгүгү. Ариун Намаас үстэй. хөөцөг асуудал бол өөр шүү. Тэр нөхөр ямар ч хамаарлага байхгүй. Сүлэгтэр бол юм битгвэ. Гэхдээ нэг юм байгаа. Анх 14 онд Мегомби, Инкул дарга, Ухнагийн хөрсөх дарга, Санжийн баяр дарга энэ гурвын хооронд утсаар ярьсан яриа байсныг би хожим болж мэдсэн. За Өөртөө надад үнэн гээсэн. 10 жилийн өмнөх юм байна шүү дээ тийм үү? Энийг номтой хоёр гэж батсан. Нам дотор нам бий болох нэ. Үгэнд ч орохгүй. Одоо өндрийг аваад байна гэсэн үг шүү дээ нэг үгээр нам дотор. Үгүй яг хөтэ тэгэл одоо хуучны унсгалт нам өнөөдрийн ардын нам дотоод арчлал гэдэг ах зүйл нэх байхгүй. Бас л одоо юу гэх юм бэ нэг тийм босоо удирдлагатай нэг талдаа нэг юм зэргийн байгууллага шиг юм шиг. Нэг юм сонин нэг зарчимтай нам штэ. Тэгээ тэр дунд чи өөрхий номтой эргээд үгээ хэлвэл энэс жаахгүй хэл чинь үзүүлэнтэй ч үз чинь таалагдах юм байвал наа чинь буруу байна гэд өдрүүж ичж байгаа хэлждэг. Ийм хүнд орон зай байна гэдэг бол хэцүү. Тийм үстэй. 14 онд ер нь юу болоодсэн бэ гэхээр улс төрд залуучууд ороод маш ихээр бохирддог. Тэгэл нөгөө даргын цүнх барьдаг. Даргатал наалдаж ойрхон байхгүй бол ном ёсоор нь шатаар нь ахиж дээшээ гарна гэдэг боломж байхгүй. Тэгээ би нэг хэдэн бодлого гаргасан. Ерөөсөө ардын намын дэргэдэх залуучтай холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе. Өөрсдөө улс төрийн бодлоготой байя. Өөрсдөө улс төрийн булсан хүчний бодлоготой бас байя. Гэхдээ яг мэдээж эн чинь намын хурал гэж байна. Хурлаас гарах шийдвэрүүд байна. Энэ хэрэгжилтийг шаш шатанда бүгдээрээ л хангаж ажиллах хэрэгтэй. Удирдах удирдуулах зарчмаа намын хурлын бодлого шийдвэртэй уялдуулъя. Тэрнээс биш хэнийг үүний зааснаар, зааварснаар улс төрд юм хөнгөн хуумгаа хөдөлдөг байдлыг зогсооё. Өөрөөр хэлбэл улс төрд байгаа залуучуудын үзэл бодлын дархлааг бий болгох гэж л үзсэн. 14 оны тэр үйл явдлыг би залуу хүнд сэтгүүлж байлаа санаж ин л да. Залуучууд бол одоогийн Монгол Ардын нам дотор бол нэлээд божигнаа эхлүүлсэн л дээ. Ерөнхийдөө дарга нарын үгэнд орхоо болж эхэлсэн. Тухайн үеийн тэр уцаар ярьсан гэдэг хүмүүсийн өөдөөс намын гишүүн ч гэсэн бас үг хэлж болдсон байж тээ гэдэг тийм сонио ойлголт гарч эхэлсэн байхгүй. Тэр чинь намын дарга руугаа намын удирдлагууд руу одоо тэр намын гишүүд бол доороос үг хэлнэ гэдэг баг тийм ойлголт баг байхгүй болж ирсэн үү шүү дээ. Гэхдээ одоо өнөөдрийн намын ардын намын удирдсан үлэгд чинь 90 оны өмнөх улс төрийн товч шүү дээ. Тэгээ ер нь тийм л дээ. Ямар одоо хүн болгон л айдаг, имээдэг тийм л институт шүү дээ. Нэр нь өөрчлөгдөл удирдсан үйл болсон гэхээс биш. 10 жилийн өмнө чинь удирдсан үйл болж исэн юм. Дакуж ороод намын удирдсан үйл татан бууг тар намыг хурлаазаар л бид нар энэ бодлого үйл ажиллагаантай цоошин шинжилэл хийхгүй бол
бүтэхгүй юм байна, явахгүй юм байна. Ардын нам шинжлэхдэггүйгээр Монголын төрд эрүүл зүйл гэж байхгүй болно. Элийн тэмцлийг хийсэн. За дараа нь ингээд явж байгаа 18 оны бас 11 сард намын хяналтын ороо уралдаад намайг хөөх шийдвэр гаргасан. Гэхдээ тогтоолоо албажуулав. За ингээд нэг юм ардын намын гишүүн чим шиг биш чим шиг иймэрхүү байдлаар орчихсон. Ер нь тэр үеэс эхэлж би цаашдын улс төрийн замыг маш ноцтойгоор гэх юм уу шийдэмгээр бодож ирсэн. Энэ ер нь миний явах зам мөн үү гэдэг дээрээ дүгнэлт хийчихсэн. За ингээд 14 онд жоох хөвгт тогтоос нэг ийм байдлаар дарга нарын дург хүргэсэн юм байна. Тэр 14 онд би нэг юм тодруулах гэдэг. гэдэг. Хяналтын ороонд уралдаад хөөх шийдвэр гаргачлаа. Тогтоолоо авчулж чадаагүй л дээ. Тэг чи яа харахгүй бодно шүү дээ. Би одоо яах вүлээ? Зам мөр маань мөн үү? Цаашдаа энэ намд бай гэвэл шинчилж өөрөө тийм хүлцэнгүй болох ёстой юм байна. Дуулууртаа зэрэг болох ёстой юм байна. Тэгэд өөрөө өөрийгөө хуурж амьдрах шаардлага үүсэх юм байна. Үгүй бол байдгаараа л бай. Үзэл бодолтой тууштай бай. Би одоо нэг тийм ховсын өөрчлөгдөхгүй одоо яах юм. Тэгэл ер нь бодож ихэлсэн. Тэгээд явсаар байгаа өнөөдөр олон улс төрийн намын нэгдэл бүхий үндэсний хвшлийн тэргүүн ажлыг хийгээд явж байна. Тэр 14 оны вэ штэ. Нэг тод байдаг юм нь. Хийн гэхээр яг та бол ганцаараа тэгж тэрс боссон ч бас биш л дээ. Тэр чин одоо бол хамгийн ойр гэж би харж ирсэн. Тухайн үед одоо залуусд хөлж байх та. Одоогийн ерөнхий сайд оюурд нь байхгүй. Яг ганц оюухгүй хамт манай намруу хэлсэн байна. Тий? Яг шалдар сайд намар сайхан байна. Тий. За ингээд аюур сайхан байна. Одоо энэ ган уяг байна. За учрал байна. Тий. Намзах ухшилтай гэл ингээд уриалга бүхий гаргаад тий. Гудамжинд баг нэгнийга бүхтэлж нуруунд дээр нь би нэг юм сараачаач явахтай одоо гол утга санаагаа бичээд энийг дэмжиж байгаа залуучууд гээд намын өдөрцөн үлдэр бид нар чинь бөөнөрөө давхиж орж та нар татан буу гэдэг шаардлага тавиад тэр бичиг миний Twitter дээр байдгийн шүү. Номтой эргээд хамгийн дөрөв биччихсэн. Тэгээ харамсалтай нь энэ маань энэ залуучуудын нэгдсэн бодлого тууштай явж чадаагүй. Тийм тууштай явсан гүүрч гэдэг юм уу? Эсвэл нэг альбом тушаал эсвэл нэг юм бүлэг фракцийн тогтолцоонд орчихсон тэрэндээ барьцаалдаг юм уу? ерөөсөө л энэ залуучууд тэгэл ер нь бүгдээрээ л ухарцгаасан штэ бодит байдал тэр штэ амьдрал үүнийг гэрчилж байгаа штэ. Одоо хамгийн сүүл би тэр оюурдны ерөнхий сайдтай бас ярилцлаа. Ярилцахад бол яг өөртөөч холбоотой агуулга дээр яг тийм л зүйл хэлж илээ л дээ. Үдэл баримтлалынхаа хувьд ингээд зөрчилдөх юм уу тийм зүйлүүд бас гарна. Гэхдээ бол одоо номтой хоёр гэдэг хүнтэй хувь байдалд нь бол нэг тэгж одоо тэрсэлдээд ах юм байдгүй гэдэг тийм агуулга гэж байна. Та одоо дүгнэж хэлээч. Оюурдн гэдэг хувь ерөнхий сайдын аваа хийчихэ байлаа. Албан тушаалгүйгээр номтой хоёр оюурдн хоёр бол ийм замыг ингэж туулсан ийм хүмүүсээ гэдэг ямар байсан ямар дүгнэлт. За тэгээ. Тэгтээ албан цагтаа одоо бүгд штэ одоо тэгэл нэг тулгын гурван чулуу шиг л салж хагцдаггүй ийм л найзууд байсан штэ. Гэхдээ бэлгэв нэг ийм зүйлийг маш сайн ухаарах хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Найз нөхдийн харилцаа холбоо гэдэг бол хүн талдан үнд зүйл. Би найзалж явсан нөхөр надаас урлаа, намайг доромжллоо гэд нэг мандаж жаргаж явахт нь нэг холбоо харилцаатай байхгүй. Харин ядарч явахт нь би имлэг төвч гин үү, ядарна уу, юу болно уу? Хамгийн хүнд үед нь би дахиад очих. Ийм л эрэхтэй. Гэхдээ улс төр бол улс төр. Энэ бүгдийн ард
энэ улс орны эрх ашиг байдаг. Чиний амьдрал, ард иргэдийн амьдрал. Үнэхээр буруу явж хахад найз минь юм чинь үгээ залгаад дугаан өнгөрчөөдөө гэж ийм байдлаар хандаж огтхож болохгүй. Одоо тэгээд зөв яваад. Огтхож болохгүй. Би зөндөл уулздаг. Энэ асуудлуудаа анхаараач. Нэг ийм тогтолцооны өөрчлөлт хиймээр байна. Зөндөл ярьдаг. Тэгээд тэр болгон одоо надад одоо хийгээд байх тэр эрх мэдэл нь байгаа биш. Бухимдаа л мессеж хүртэл чинь ерөөсөө л энэ улс орны төлөө юм шүү дээ. Тэгэхээр энийг ялгаж салах хэрэгтэй. Найз дундаа ороод явбал энэ улс орны асуудал цаашдаа ирээдүй энэ зарчим бол алдагдана. Ингэж бие бинийгээ хуурж болохгүй. Гэхдээ яг алдаатай буруутай бодлогын нүдэн дээр нь хэлж явах хэрэгтэй. Заавал нэг хэвлэлтэр үсэж гараад попродахаас илүүтэй. Та ер нь таарвал өөрт нь хэлждэг үү? Хэллгүй байд. Энэ болохгүй байна. Өөрөө ярихгүй нүд иргэ. Гүүл хэлэлтэй хэмдэг ш. Гэхдээ яг та одоо бид чинь бас өнөөдөр авдаалтаа ч гэсэн нэг 20-50 гээл бодлогын суурийг тавьсан. Тэр санаа юунаас гардггүй гэхээр ерөөсөө ингээд оюука 19 онд битэрсэн. Манай чи хэрэглэхээс сад байсан. Маш буруу яваад байна. Бид энэ өнгөрсөн 30 жилийн болж өрнөсөн зүйл дээр дүгнэлт хийгээд ирээдүйн 30 жилийг тодорхойлох бодлоготой болёо. Тэгэхгүй бол бидний уулздаг шалтгаан зорилго юу гэхээр уулзал нэг ганц нэг 100 татна шүү дээ. Тэгэл хөгийн юм яа. Яг нэг шагунцсан яриа шиг ингээл. Тэрнээс бол би үндэл залхасан. Тэгээ энийг яаж сайдуулах вэ? Энийг яаж унгах вэ гэдэг ингээд бүр маш тийм буруу юм руугаа явж гисэн. Би энэс чинь залхаад байна. Ийм байдлаар үржих юм бол энэ улс төрд байгаад шалтгаан алга, зориг алга. Тэгэхээр ерөөсөө энийг бүр эрчтэй хийя. Чи хэрэг хэрэглэхийн сайд байна. Чамд бас бүрэн боломж нь байна. Хүч нөлөө байна. Хэдүүлээ явъя гэд. Өөрөөр хэлбэл ирээдүйн 30 жилийг одоо ямар байдал, ямар Монголыг бий болох гэдэг юм. Тэр бодлого нь ямар байх юм? 20-50-ын суур тэгж эхэлсэн юм. Тэгж л эхэлсэн. Тэгээ тэрийг болвол маань нэр ажил хэрэг болгож чадсан. Тэгсэн. Алдаатай зүйлүүд бол бий. Эргээл ботход тэр үед ингээд гарсныхан дараа ингээд цаг явахын хэрээр ингээд алдаануудаа хараад байна л да. Хамгийн гол нь юу гэхээр ийм бодлоготой байгаад анханасаа зүг гарах бас албагүй юм чинь. Энэ чинь дэлхийн хөгжил, энэ техник, технологи, геополитик нөхцөл байдал асар хурдцтай өөрчлөгдөж байна. Энийг чинь бас бид нар дагаж хувьсаа өөрчлөгдөх ирээдүйг зөв тодорхойлж түүнтэй нийцүүлэх бодлого шийдвэр тодорхойлох гэдэг олон юм байна шүү дээ. Гэхдээ ямар ч тач нэг бодлоготой байгаад нэг уулзахтаа энийгээ бас нэг эргэж хараад зүг байна уу буруу байна уу салхи оруулаад засах юм байвал засаад явчих хэрэгтэй байхгүй. Ингээд шашин мэд итгэл үнэмштэй болцгоо юу гэдэг ийм зүйл ярьсан юм л та. Яг өөрчлөлт бол угаасаа өвдөх нь л доо. Тэр чинь өргөс авцсан юм шиг өөрчлөлт гэж юу н дэлхийн аль ч улсын ямар ч нийгэмд байхгүй л дээ. Гэхдээ бодлого бол тэр та нэг ийм агуулга гараад байгаа юм. Ерөөсөө оюун эрдэнэ гэдэг хүнтэй холбоотой асуудлуудыг ярихдаа одоо юу гэдэг улс төрийн үзэл баримтлалаараа ч гэсэн ойрхон байсан. Ер нь нөхөрлөлийн хувьд ч гэсэн зовх ядрах цагт бол хамгийн одоо түрүүнд нь түших хүн бий болвол байдаг шүү гэдэг агуулгаар хэлээд нөгөө хүнтэй чинь би ярьцлага хийсэн. Та тэрийг үзэж амжаагүй байна л да. Нэг үзээрэй. Тэгэхэд бол номтой хоёр одоо Монголын явж ирсэн нэг минут харан 2 минут чинь нэг жижигхэн хэсэг. Тэр чинь цаг гарангийн яриа. Эднэр араас нь залгадаж гараад тэр хэсгийг бол үзсэн. Тэр бол биш. Та нэг цаг гарангийн яриаг бүтэн сонсох юм бол тэнд бол номтой хоёр үндсэндээ ерөнхий сайдын илэрхийлэл дээр бол баг Монголын дайсан байх байхгүй. Тэр өөрөөр тодорхойлж байна. Энэ нөхөрлөл яг муу юм уу? Энэ тэгээд нөгөө үзэл баримтлал шинжлэх гээд өөрчлөх гээд явж исэн улсынхаа 30 жилийн хөгжлийн зургийг хамт зурж исэн тэр хандлага чинь муу юм уу гэдэг дээр би бас одоо ингээд за айгу би одоо тантай уулзаад ерөнхий сайдыг би бас яг алах юм байх гэж бодлоо. Бэлгэн минь. Чи өөрөө ярилцсан. Тэгсэн. Намайг ер нь агуулгаараа Монголын дайсан гэж. Тэг агуулгаараа ер нь бол тэгж. Энийг оюукч бодоод дүгнээд хэлчихгүй л те.
эцсийн дүндээ номтойрын бодлого зорилго юу юм бэ? Эний чинь иргэн сонгогчд сонсоод зөв байна уу, буруу байна уу гэдгийг дэнслээд чийддэг юм. Тэрнээс биш сонгуул болж байгаатай холбогдуулаад тодорхой хэмжээнд үндэсний өвсөл их хурлын сонгуульд оролцож байгаа гэдэг чинь өөрсдөө Мэдээж өрсөлдөн тий. Тэр бол тэнгуут л одоо оюутны хариалт байгаа өөрийнх нь нутгийн томилгоо дарахтаа цагдаагийн алба зориудаар өөрсдөө хууль зөрчиж бичиг хийж өгөөл. Тэрийг сонгуулийн ерөнхий ороо. Чи дандаа л намын гишүүд суртал хороо штэ. Тэрэн дээр нь үг дуугүй надаас тайлбар авахгүй хууль зөрчиж шийдвэр. танаас бол тайлбар авгүй. Өөрөөсөө. Би үгсэн. За 10-аад оны шүүх хурал дээр ярьсан шүү дээ. 10-аад хоногийн өмнө нотлох баримтууд юм би өгсөн байхгүй. Наа цагдаагийн бичгчэн хууль зөрчсөн худлаа явуулдаг шүү. Бүр хуульд байхгүй зүгүүл зар үнцэл бичиг явуулдаг шүү. Өгсөн. цагдаа хэний харьяанд байдгийг одоо тэгэхээр хэлээд өгч байгаа шүү дээ. Би бол мэднэ. Оюун эрдэнэ цагдаа үстэй. Тий. Тэгэд энэ шийдвэр чинь гараад албаж гараад ирлээ. Тэгсэн чинь эний чинь бол Тэгээд хараас нь ингээд хэллээ. нэг ийм Энэ хуулийн байгууллагаар яагаад байгаа одоо энэ оролцуулаад өрнөл нь тэгэл хасаал эргэж би буруу хууль ноцтойгоор зөрчсөн шийдвэр гарлаа гэдгийг баримтын бүрдүүлж шүүхт өгөөл. Гэхдээ шүүх монголчууд юм нээлттэй л явлаа шүү дээ. Шууд дамжуулдаг гэсэн шүү дээ. Хараа үсттэй. тий нээлттэй шүүхэл явсан л да. Би бол тэр хэргийн агуулга энэ хэрэг үүсгэх хин нэгнийг бүр улс төрд нэр дэвших эрхийг хасах хүртэл хэмжээний асуудал За эргээд ойлоо тэр Монголын дайсан гэдэг боорой. За чи бол одоо бэлгэн минь өөрөө хөтлсөн тэр нэвтрүүлэгт хамт орсон гэрчийн хувьд хэлж байна. За тэгвэл номтойрын бодлого юу юм бэ? Миний бодлого бол ердөөсөө энэ Монголын маань цаашдын хөгжил ирээдүй хувийн хвшлийг дэмжснээр хүсэж байгаа хөгжил маань ирнэ. Өнөөдөр улс төрийн нам тэр тусмаа ардын нам хамгийн муугаараа хамгийн хурдцтай сайн хөгжсөн. Яаж муугараа хөгцсөн гэж шүү дээ. Тэ, яаж? Энэ бол оюутны асуудал биш. Энэ монголчууд бидний хамгийн том асуудал. Яаж улс төрийн намууд хүчрхэг хүчтэй болчиход байгаа. Энд яг нэг үг ярихад би ч бас өөрөө оролцсон хамааралтай нөхөр. 12 онд ардын нам яста хуугаараа ялагдсан. 46 судалтай байсан нам 26 болж ялагдсан. Мэдээж одоо энэ чинь намын идэвхтэн гишүүний хувьд за тодорхой улс төрийн албан тушаалууд төр байсан үний хувьд дахиад энэ нам ялагдахгүй байх ямар үндэс суурийг тавих вэ? Хамгийн дөрөнд гишүүд рүү орох хэрэгтэй юм байна. Гишүүдийнхээ итгэхийг сэргэе. Ерөөсөө энэ үзэл бодол зүрх сэтгэлд нь энэ нам хоногшиж хараахан чаддаг байна. За ингээд янз бүрийн одоо аян зохион байгуулаад маш олон одоо иргэдийг намын гишүүд болгоод бүр давлгаалуулсан шүү дээ. Тэр үед бол Заавал орон юу нутгаар их явсан тий. 65 судалтай болж явсан. Тэр үед нэг улс төрийн бодлого шийдвэр гаргадаг 4-5 хүн байсан шүү дээ. Тэрнийх нэг нь би байсан. Ялсан. За тэрний дараагийн үр дүнд юу болсон бэ гэхээр ерөөсөө ингээд хууль эрх зүйн аргаар түүнийг дагалдах дүрм журмаар улс төрийн намууд бүгдийг боомлох, барьцаалах, өөрсдөөсөө хамааралтай байлгах энэ тогтолцоог бүтээсэн. Дээрээс нь төрийн албаар намууд эд сайд авах 100 мянга байсан. Одоо 300 мянган хүн төсвөө саллаа авч байна. Нэг жилийн улсын төсвийн бүрдүүлэлтийг 93% татвар төлөгчид хувийн хвшлэх хийдэг. Энийн 80 орчим хувь нь эргээд төрийн албаны ард нуугдсан ардын намын гишүүдийг тэжээхэд зарцуулдаг. Тэдгээр машин унаа, тэдгээр идэж уух юм, офис хэрэглээ, бичиг цаас, эрчим хүч бүх. Ингээл хөдөлмөрлөөл нь татвар төлөөлөл нь үр өгөөжийн иргэд хүртэж чадна. Та энийг баримттай хэлж байгаа юу?
одоо татвар төлөгчд үндсэндээ эрх баригчдыг дийчээж байгаа юм шүү дээ. 80% шүү дээ. Гэхдээ баримттай гэж эн чинь төсвийн тухай хуулийг хараад үзэлтэй. Бүгд нээлттэй байгаа шүү дээ. Орлогын их хүсвэр юу вэ? Зарлагын нь дийлэнхжийн дарж байгаа нь юу? Тэрээс өөрхийн багш эмчлэл чинь биш шүү дээ. Эн чинь улс төрийн намын гишүүчлэл дагсан асар том бүтэц бий болчихсон. Байнгын ажиллагаатай хөгжүүлээ байж байгаа. сонгуулийн штаб бий болчихсон. Хэн даргатай ойрхон байна? Хэн сонгуулиар нь сайн ажиллана? Хэн нь одоо энэ цавчааны ихтгэлт нөхөр байна? Тэр дүүрсэн тэр чигтээ төрийн болсон шүү дээ. Бүгд дарга давхруу тогтолцсон. Энийг л тэжээхийн тулд явдаг болчихсон. Дээрээс нь төрийн өмчт үйлдвэрийн газар. Уулан бол зузаараа л байдаг. Зузаараа. Хоёул ярианыхэнд нэг гадны нэг хүн асуувал одоо ямар тогтолцоотой юм бэ гэдэг. Энд чинь 100 гаруй төрийн өмчт үйлдвэрийн газрууд байна. Гэхдээ ийм байхад энэ улс оронд ирээдүйд хөгжил бий болно гэж зүгээр л уучлаарай. Март хэрэг. Ингэж байж хөгжил бүрддэггүй. Дэрэгдэн сэтгэл амар амгалан санхүүгээ өвчгсөн чадaltaй шансаатай болчиход байгаа юм. Гүү шүү дээ. Өнөөдөр энэ хямралт байдал дээр хамгийн их хожиж байгаа нь улс төрийн нам бөгөөд тэтгэрийн толгойд байгаа л улсууд очиж байгаа шүү дээ. Дээрээс нь аргагүй нэг ийм санхүүгийн маш том ийм цоорхоо үүсчихсэн үүн дээр банк ломбард банк ус санхүүгийн байгууллагууд цөмөн гэж шүү дээ. Гэхдээ чи маш эрүүл бус энэ тогтолцоо бий болчиход байгаа байхгүй. Энийг яагаад хүлээн зөвшөөрдөг? Энийг бид нар балсан бахта энэ янзаар явбал буруу юм байна. Өөч шинжилт хийе гэд явж л байсан шүү дээ. Тэр 20 дээр чинь бас яг энэ үзэл баримт бичигдсэн л үед юм л шүү дээ. Тэгээд ууламл хүчрэхийг болгох, ууламл улс төрийн нам хүчтэй энэ ардсан нийгэм гэж бид ярих гэж байгаа бол чөлөөт зах зээл гэж ярих гэж байгаа бол улс төрийн нам чинь жинхнэрээ иргэдэн уулных биш улс төрийн нам чинь өөрөө уулных байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яагаад улс төрийн нам өөрөө ийм хүмүүсийн сонирхол татаад байгаа. Энд чинь өөрөө нэгэн төрлийн ашигтай бизнес болчихсон. Төрийн томилгоо яж. Тэ? Ил талд байдлаар. За ингээ бүр тодорхой ярил 60 тэрбум гэж яриа байдаг үстэй. За дээрэс нь төсвийг захиран зарцуулж байна. Дээрэс нь хууль дүрм журмыг баталж байна. Гэвч бүгд цаана дандаа улс төрийн нам үр дүнд нь хүчрэх болдог энэ тогтолцоороо бид нар яваад байгаа. За одоо бүр сүүлийн үед. За ингээд намайг хасгаж орлоо. Харин энэ шүүх ястаа бүр олонний өмнө бүр лайв явсандаа ч байдаг юм үнэхээр магадгүй бас уучлаарай энэ шүүгч. Одоо энэ шийдвэрийг чи Америкээс гарсан шийдвэргээ дахиад яваад эхэллээ шүү дээ. Хаанаас гарсан? Америкээс гарсан шийдвэргээ. Тэгвэл сонгуулийн ерөнхий орны намайг хасах шийдвэр хаанаас гарсан юм бэ? Тэрийг бол та хэлсэн л. Оросоос гарсан юм уу? Гэхдээ одоо ингээд та ингэж штэ. Хувийн хөвшил төрийн энэ данхар бүцэд задарж иж зөв чиг баримжаар бид явна гэдэг. Тий. Төрчин болохоор хүсэхгүй штэ. Төрчин өшөө авах. Одоо цагаан сургаа авах гэдэг ингэж штэ. Байдлаа харъя л та. Төрийн баг зүүрсэн ямар улс төрийн хүчин өнөөдөр ирэх мэдлээ байна. Гоолон систем Монгол ардын бол штэ. Монгол тийм штэ. Монголын төр бол эрхэм зүйл. Түүнийг дүүргэх чинь өнөөдөр Монгол ардын нам. Тийм үү? Хэдэн удирдлагууд л байгаа шүү дээ. Ингээд дээрэс нь би нэг зүйлийг хэлье. За намайг хасж байгаа байдал. Тийм. Дээрэс нь арц намын дотоод асуудалд нь орж зохицуулалт хийж байгаа байдал. Зааж тэрийг тодорхой. Энийг үр дүнд байна шүү дээ. Ер нь арц намын зохицуулалт Монгол ерөөсөө нэг намын тогтолцоо руу эргээд айжмаар маш хурдцтайгаар улсаа ороод байна. За та арц намын тэр дотоод байдалд оролцдгоо задлаад өгөөч. Тэр юу гэсэн ахвалах юм? Гүн чи арц намынхаа өөрсдөө яриад байгаа үстэй. Life my figure social motion тэр ерөөсөө энэний бодлогоор ийм ардын намын бэтүүд арц намын нэр дээр нэр дэвшиж ин барьж ин гэл энийг бүгдээр л мэдээд байгаа шүү дээ. Хин норох уу, хэнийг нь хасгах уу, хин жагсаалтын тэтэд байх уу, хин ямар тойрогт явах уу. Арц намын тэр хоёр лайфтад гэдэг нөхөр чи юм лээ. Тэр чи өөрсдөө тэр бодлого дотор нь байдаг арц намын бүц чи юу гэдэг л үүбэх гэдэг үндэсний бодлогоо орооч үлээ. Энэ гişүүд нь өөрсдөө энэ чинь бүгдээрээ яриа үсттэй. Тэгээ одоо хаашаа ардын намтай өрсөлдөх гэж байгаа юм уу? Тэгээ одоо тэгэл за хүн нам бол бүр ойлгомжтой одоо ардын намаа. За тэрийг бол одоо ярих чөлөө зөвшөөрж байгаа үстэй. Арц намаа хүртэл одоо өрсөлдөгч намаа хүртэл ингээд
дотоод асуудалд нөрөө зохицуултыг гэдэг. Надад бол чадахгүй нөхдүүд. Чадахгүй болохоор сонгуулийн ерөнхий орооноос цагдаатай нийлж байгаа л хаслаа шүү дээ. Намааг бол амжихгүй. Энэ тэгээд одоо манай улс төрийн нөхцөл байдал хаашаа явж байгаа юм бэ? Яг өнөөдөр Нэг намын улс төр тогтолцоороо бэлгэм нь гулсан орж байна. Буцаад 90 оны өмнөх байдал руу орж. тэгвэл бидний энэ төлөөллийн ардчлалын хамгийн сонгодог хэлбэр болох энэ ардчилсан парламент чинь үлдэх юм. Зүгээр л хэлбэр төдий болох гээд байна. Сонгуул өрсөлдөө зүгээр хэлбэр төдий болох гээд байна. За дээрэс нь бүр биш үү. Одоо манай Баярхуу Гамболд хулан гэд 3 нөхрийг асаачлаа. Яадгүй хэр сонгуулийн ерөнхий ороо хуралдаж яг шийдвэр гаргахын өмнө ардын нам бичиг өгч гисэн. Гамболд Баярхуу хулан наа чи ардын намыг Чи одоо эвслийн тодорхой хэмжээний кейсүүд байгаа шүү дээ. Дөрүүд, нүүр царайнууд нь байж байгаа шүү дээ. Бүх талын төлөөлөх. Ингээ ардын намаас бичиг өгчөж байгаа. Гэтэл хуулиараа сонгуулийн ерөнхий ороо ардын нам ч нөө альва нэг улс төрийн нам гэдэг чинь нэг төрийн бус байгууллага шүү дээ. Эний бичиг дөр үндэслэл шийдвэр гаргах хууль эрх зүйн зохицуулалт байна. Энэ улсууд ч айл дээр ардын намаас гарчихсан улсууд. Өөрөөр хэлбэл гаргачаад байна шүү дээ шийдвэр гаргаад байна шүү дээ. Байхгүй хууль дүрмийг зохиож байгаа. Сонгуулийн тухай хуулийн 5-7-оор чи нэг намын гишүүн байлаа гэхэд өргөдлөө бичиж өгснөөр тухайн намтай эрх зүйн харилцаа дуусгар болдог хуулийн зохицуулалттай. Хүчээр намайг байлгах үндэс ардын нам яг сонгуулийн ерөнхий ороо хуралдахаас өмнө Гамболд Баярхуу хулан чинь ардын намын гишүүд ч юу. Манай цахим мэдээллийн бааз дээр гишүүнчдэр бүртгэгдсэн байна гэж бичиг өгчүүл яах вэ? Ийм давбуу юм гэж. Энийн чи үр дүн юу гэхээр өрсөлдөгчдөө хасуулж сонгуульд орох гээд байгаа зүйл шүү дээ. Өөрсөндөө давуу тал бий болохгүй. Бүр нэрээр ярих юм бол төрийн эрх мэдлийг зохион байгуулалтаа хуульдаа аргаар л авах гээд шүү дээ. Ер нь номтой хоёр үндэсний эвсэл жоохон хүчтэйхэн шиг бүрэлдэхүүнтэй парламентод орчхоор яах гээд байгаа юм. Юу болчих гээд байгаа юм бэ? Би одоо энэ өрнжиг үйл явдлыг бол тийм л асуух. Би юмыг бодож зориглохдоо маш олон талаас нь бодож долооч биш 70 хэмжиж нэг огтлох зарчмаар явдаг. Миний яриад байгаа зүйл улс төрийн намууд үнэхээр буруу болчиход байна. Ийм байдлаар хүчрхэг болчиход байна. Энэ бүр дийлч шүү. Одоо жишээлбэл тэр 30 гэр бүл мэлгээл яриад байдаг. Энэ хажууд нь зүгээр нэг Монгол ардын намын дэрэгдэх нэг төрийн бус байгууллагын хажууд бол юу ч биш зүгээр нэг одоо юу ч гэх юм. Тэг жижиг нохон гүлэг заяа. Тэгэл ойлгочих. Гүр асар том ийм бүр дийлчхүү нэг талдаа ингээ харахад нэг улс төрийн нам шиг. Нөгөө талыг харах юм бол асар том бизнесийн корпорац болттой хөгжчихсэн. Бүх эрх мэдэл нь байна. Хууль хяналтын байгууллагууд бүгд дандаа өөрсдийнхөө ихтгэлд нутаг ус харсан байдлаар томилгоонуудыг хийдэг. Одоо үндэсний эвслийг бүлэг байгуулахаар хэмжээнд орвол тэр нь задагчин гэдэг айдас байгаад байгаа юм. Эсвэл тийм шүү дээ. Ерөөсөө л тэр шүү дээ. Би энийг биш та харин хэлээд юм бэлгэн. Би альва асуудалд гоомоо ханддаггүй. Миний улс төрд хариуцлагатай албан тушаалдар байх бүхий л шийдрүүд алдаад дутагдал гаргаж байгаагүй. Адаглаад миний амнаас мөрөөдлийн багийн гишүүн гэж тооцогдох тэнэг үгч гарч байгаагүй. Би бүгдийг боддог тооцдог. Энэ бүгдийг би бодоод тооцоод энэ бол миний улс төрийн зорилго юм байна. Энийний үр дүнд иргэд хүсэж байгаа хөгжилтөөгөө золгох юм байна. Чи маш ойлгомжтой. Тэгэхээр ерөөсөө энэ улс төрийн энэ намыг эрүүлжүүлэх. Би энүүгээр бүр устгах гэж байгаа юм биш шүү. Монголын төрд ардын нам, ардсан нам зайлшгүй байх хэрэгтэй. Ардын нам, ардсан намгүйгээр зөв боломжгүй. Зөвлөв байлгах хэрэгтэй. Тэгээ би үндэсний эвсэлгээд нам босчуудын суурьтай олон намын гишүүнчлээс бас бүрдсэн үүд хаалгахгүй ийм улс төрийн бодлого зарчимтай одоо улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллагыг удирдаад байна. Гэхдээ энэ юу нь буруу байгаа юм дэр. Энийг одоо дүгнээд номтой Монголын дайсан гэх юм уу? Зүгээр өстө андуураад агараа л гэж хэлмээр юм зүгээр. Тэр тэгээд эцсийн дүндээ наадвал чинь одоо миний занг бүгдээрээ л багаас мэдэн шүү дээ. Номт болоод эргэлт буцалтгүй энэ тогтолцоог нураахын төлөө явна. Би энийг ч үгийг сонсохгүй. Энээс ч айхгүй.
Би ороод ерөөсөө энэ тогтолцоор орно. Мэдээж энийг бол би эрх зүйн аргаар эдийн засгийн маш зөв аргаар. Гэхдээ багтай. Эцсийн дүндээ энэний үр дүнд юу болох вэ гэхээр ардын нам байран дээр ирнэ. Улс орон зөв замаар хөгжих тогтолцоо руугаа орно. Яагаад төр төмний нэр барьсан төрийн өмчт үйлдвэрийн газрууд байх вэ? Эцсийн дүндээ жинхэнэ эцдүүд нь хэн байдгийг бүгдээрээ л мэднэ шүү дээ. Бүгд хасахтай ажиллана. Тэгэл одоо бүр ингээл татвар төлөгчдийн мөнгөөс хамарч. За мөнгөний хомслоор энэ чинь ард иргэдэд тийчих хэрэгтэй шүү дээ. Гадаадаас зээл ав. Мөнгө хэвлэн. Үр дүнд нь яадгүй. Нөгөө төгрөг маань цааслуулаад байдаг. Үр дүнд нь яадгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөөлөд. Гэхдээ яг энэ эдийн засгаар тэлэх дэд үтс, гадаад харилцаа эдийн засгтаа том одоо дэмжлэг болох, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлого. Энд хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм уу шүү дээ. Тэгэл ерөөсө халамж болоод авахгаарч чинь 292 мянган хүн халамж авч байна. 300 мянган иргэн. Энд чи иргэд ууртай биш, бухимдалтай биш. Эдгээр чинь тайлбарлахын тулд нэг одоо халамжийн төрлийг нэмээл гэл хүнд мөнгө өгч нэг юм тайлбарлуулдаг. Ийм бүр хэвтрийн сэхээний байдал руу бид нэр ороод байна шүү дээ. Одоо тэгэл нэг ноогдол ашиг машиг гэл нэг Эрдэнэс 5-7 хулгайн асуудал нэг зүгээр нэг бид нар хавцыг нь харсан шүү. Хөгжлийн банк зүгээр л хавцыг нь хараад байгаа шүү. Эргүүлж үүсэх хэрэгтэй байхгүй энэ чинь. Огт эргүүлэхгүй байгаа. Тэгэл нэг туг болгож далмаар нэг ус төр нэг өрсөлдөгч хиттэй болох ганц нэг шалахгүй гаруудаар нэг туг таксан болол. Би энэ аюул сайхан хаав гэдэр хэлээд байгаа. Шалахгүй л гарууд ч гэдэг. Гарцгүй л амтад ч гэдэг нэг шоронд нэг ганц нэг жил суулгаад ус төр солдовчод. гэтээ ирээдүйд үгэнд орохгүй хавцсан заяа. Хавцсан. Номын эргүүлж үүсэхгүй байна. Ирээдүйд үгэнд орохгүй юм бол нэг чинь асар том ноцтой асуудал үүсэх. Тэгэхээр одоо энэ нүрсний хулгаан булгаач гэдэг юм уу яригадаад байгаа хэрэгүүд бол зүгээр л шилний цаатахын хараа чихрүүд юм. Тэгэл тэрэн дээр тэр чинь олон талтай ач холбогдолтой. Улс төрийнхөө өрсөлдөгч гэх юм уу да нэг гай зам мөртний гай болох хэд нөхдүүдээр туг дахиад холболчихно. Өөрөө ч одоо их хурц байх. Тэрэн дээр одоо авилгалын системтэй авилгалтаа тэмцэж чинь гээд нэг нэр хүндээ болоод авчихна. Одоо ингэж штэ. За Монгол Ардын бол түрүүний тэр яриараа бүр ороод нэг үсэн цэг тавьчмаар санагдаад. Тэр юунд нэг бичлэг гэсэн тэр за одоо Монголын дайсан номтой хоёр байна. Нөгөө Америкаас юу гэлээ энэ шүүхийн шийдвэрийг холбоод. Тий, Америкаас цагаан суурга. За цагаан суурга. Өөр хөө манай аавар хүртэл одоо ороод тий. Цагаан суурга дээр ч бүр тоо ирж байна. 500 тэрбумын авилгалыг би яг тэр бичлэгийг би үзсэн. Ламнуулаад одоо энэ зээг бол Далтан үеийг нь одоо дамжуулж байгаа нэгүт ингээл юм хоршоо юм дүүэтүүд яваа. Их тэрийг цагаан суурга яаж авсан? Юу байсан цагаан суургын эхлээд ямар юм байсан бэ? Цагаан суурга бол зэсийн орд газар. Тийм. За тэрэн ч бол одоо зүүрлвэл монголчууд бүгдээрээ нэг Эрдэнэт үйлдвэр мэднэ. Нэг Эрдэнэт үйлдвэрийн одоо нэг 60 орчим хувьтай тэнцвхүүц нэг 17 жилийн настай юм төсөл байхгүй да. За тэгэнгүүт тэр чинь ингэж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиар одоо нийлбэгдэрч 2009 оны сонгуул ирээд. Нямтаашир гэдэг хүн асар их хэмжээний ханд өргөсөн. Тий. Тэрнийхээ одоо хариу шагнал болгож цагаан суургын лицензийг авсан. Тий, тэгж ярьж байгаа. За нэг ярьж байгаа тийм. Уучлаарай тэр лиценз нь 99 онд 100-ны мэдээ сонин дээр ашигт малтмлын тухайд ямар газар ч байлаа та. Ийм нээлттэй лицензүүд байна шүү. Зар тавьдаг. Зарынхан дагуу одоо эрх бүхий компаниуд нь холбогдох материалаа бүрдүүлээд авчдаг ийм энгийн зүйл. Одоо ч бас тэгж л явж байгаа л да. Мэдгүй одоо эдгээр юм яаж явдаг. За нэг тэр. Тэгэнгүүт эн чинь нөгөө 99 онд авсан айгүй тодорхой тий. Эн чинь 100-ны мэдээ сонин дээр эн чинь нотлохой. 99 он биш 99 онд авсан. 99 10 жилийн өмнө байхгүй юу? За тэгэнгүүт нэг хоёр дахь хувилбар нь юу гэхээр за эргээд ингээд 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар
Нямтаашир гэдэг хүн Илбэгдэрч тасар их хандив өгсөн. Үүнийхээ шагнал болгож 14 оны 5 сарын хэдэн тэглээ? Тий. 5 сарын Улсын ихэнх байсан тий. Одоо нэг Зика Z equal дээрэд шүү дээ. Төр 34% Хуваасаа татгалзсан шийдвэр байх тий. шийдвэр гаргасан. За тэгвэл ингэж ярив. Бодтой нь юу гэхээр 14 онд цагаан суургын одоо нөхцөл байдал ямар байсан яг хэврээл байж. Тэнт нэг учиргүй тоосороо бужигнаад үйлдвэр баригдаад сүд болсон юм юу ч байхгүй. Яг тодорхой хэмжээнд суур тавигдсан, хөрөнгө оруулалтгүй болсон, зогссон. Үнэхээр тэр үед төртөөгөө хамтраад төр хувийн хвшлийн түншлэлтэр үндэсний хэмжээний ганц үйлдвэр барьчихъя. Ийм л хүсэл санаачлагыг манай аав Нямтаашир гаргаад явсан. Үнэхээр хуулиараа болдго юм бол эн чинь 34% эзэмшнэ гэдэг чинь тэр үеийн хаашаа 340 сая долларын хөрөнгө оруулалтыг төр хийх гэдэг шүү дээ. Тэгээ ингээд нэг төр хувийн хвшил нь хамтраад ганц үйлдвэр барьчих. Би Бямбагийн Нямтаашир маа компани захирал энэ орд газрыг энэ лицензийг би хятадуудад зарахгүй. Би олон улсын хөрөнгөний бирж дээр мөнгө босгох гэж IPO гаргахгүй. Нэг үндэсний инженер техникийнхаа ажилчдын шатлал дээр оюун санаан дээр суурлаад нэг ганц үйлдвэр хөтөлөө барьчих л та гэдэг ийм л нэг их орончл дуу хоолой гаргаж л хамтраад явъя. Тэр ороод нэг дэмжиж өгөөч л гэсэн. За тэрийг үгүй гэсэн. За тэр нь бас улс төртэй холбоотой. Тэр үед улс төрд юу болж исэн бэ? Би Норвегийн алтан үеийг огцруулах. Яадгүйхээр хөвсгөл дорнотын 12 оны орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль зөрчөөд ардсан намын гишүүдээ засаг даргаар нь тавьсан байсан. Тэг чин би чин дордоо төлөөж их хурлд байсан хүн. Орон нутгийн сонгуульд нардын нам ялчаад байдаг. Тэнгүүт засаг даргын ардсан намын дарга алтан үеийг томилдгоо. За нөгөө төрийн байгуулалтын байнгын орон дээр миний ширээ шаадаг гэдэг нэг бичлэг хүртэл байдаг үстэй. Энээс л болж та болоо хууль захирагдаач гэдэг. За ингээд иймэрхүү улс төрийн асуудал байсан. Энд ч бас тэр шийдвэрийг гаргахад нөлөөсөн баг. Дээрээс нь тэр үуч нөгөө 1.5 тэрбум Чингис бонд байсан үү шүү дээ. За дээрээс нь одоо ингээд тэр нэг Женко матуулга сайн шандын баахан төмөр зам мам гэдэг нэг зэвстэй. Гинэ тэрэгэл нэг худлаа нэг хэдэн хоосон цаас урьдсан хэдэн сая доллараар нь аваад үсттэй. Тэгэхээр ардсан намыг бүгдээрээ хувааж аваад 2 сая долларын Улаанбаатар хотын уртлын цэцэрлэг түрээлэнд нэг юм хятадаас цэцэг оруулж ирж тариал 2 тэрбум ч үлээ. Гэхдээ тэр чинь бүр ингээд самарт дуусаа үсттэй. Эргээл бүгдийн татвар төлөгчдийн мөнгөөр л нэг юм төлж барагдууллаа шүү дээ. Зарим ч одоо дуусаагүй байна уу? Гэхдээ дуусаачгүй бүгд нохоон замаар орсон. Бүгдээрээ л ардсан нам ардын намгүй бүгдээрээ хувааж идэв үсттэй. Тэгэхдээ эн чинь бас зөвхөн л эргээл нэг номны хавцал нийгэмд үзүүлсэн шүү. Хавцыг эргүүлвэл юу байгааг би маш сайн мэднэ. Яагаад би мэдсэн бэхээр хөгжлийн банк гэл нэг хэсэг чинь бас гимгүү мань мэт чинь хэвлэлээр гүйд байсан. Ер нь юу болцсон бол? Ер нь тэр мөнгө ер нь хайцсан. Бүгд нохоон замаар орсон. Бүгд намчтын замаар орсон. За нөгөө талдаа за ингээд саналгаа тавьсан төр хүлээж авав. Хүлээж аваагүй. За тэгвэл эсэргээр 14 оны 5 сарын шийдвэр 34% эзэмшиж 340 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн болвол за ёстой бүр энэ нь боттойгоор миний эсрэг улс төрд ашиглагдаад номтой хоёр их хурлын гишүүн байхдаа их хурлын гишүүдийг одоо лоббидч гэх юм уу те эсвэл одоо бараг авилгалдаж гэх юм. Өөртөө ашигтай төсөл хөрөнгө оруулалт төрөөс гаргуулж 340 сая доллар авсан. За тэгнь. За тэндээс одоо ингээд тэд гişүүдэд одоо юу ч гэдэг ингээд хараад бараг ёо за ингээд бүр дууссан. Тэгэхээр би нүгээр юу гэж хэлэх гэдэг нөхөр хинзээг бол Норвегийн алтан уяг хоёрт бас баярлаад байна.
яг үндэ бол бодит байдлаар өнөөдөр ингээд ардс нам нэг жагсаалт мэгсаалт тойргийн мандат гэл булаалдаад бүр шившгээ утгаж штэ. Яг л нөгөө өстө нөгөө баасан дээр овоордог ялаа шиг л тэр нэг 1.5 сая 1.5 тэрбум доллар оруулаад ирсэн Чингис Бонд гэдэг. Бүгдээрээ бүр өстө алсчихсэн штэ бид нар чинь. Би мэдэн штэ би чинь цөөнхийн бүлгийн дэд дарга байсан юу болж байгаа юм тэгвэл яах вэ? Тэгэл нэг одоо нэг юм устрэлдэг технологи л та. Нэг устраас айл эртэг тэтгэвртэй гарцсан элбэг доржиг ам оруулж нэг босгоод нэг мишок болгоод нэг баас уулж нийгэмд харагдуулаад тэнгүүтээ өрсөлдөгчдөө тэнд очиж ямар нэгэн байдлаар нааж муухай харагдуулаад. Үнэхээр тэгтээ тийм ойрхон харилцаа байдаг юм. Миний Энэ та одоо элбэг дорж ерөнхийлөгчтэй хизээ хамгийн сүүлд болсон. Ерөнхийлөгч байхт юм уу? Энэ 30 дугаар байранд би нэг уулзсан. Тэр чинь бүр 17-оос өмнө үе байна шүү дээ. Өмнөх байлгүй байдаг юм. Өмнө. За тийм. Тэгээд тэр уулзсан шалтгаан 500 тэрбум төгрөг бас яг нэр нүгөө хэлэхэд зэнк бол дараагаар дамжаад элбэг дорж гэдэг хүнд очсон. Тэгээд цагаан сувраг шийдэгч юм аа гэд 500 тэрбум төгрөг гэдэг ингээд тоо яриад байгаа шүү дээ. Юу солиороод байгаа юм бэ? Наад бол ч одоо хайшин. Гэхдээ та тэрийг нэг үзээрэй гэж хаана вэ? 500 тэрбум төгрөг энэ ч бүр дүнтэйгээ хэлсэн юм шүү. Facebook сошиалаар 50 тэрбум гэсэн 500 тэрбум 500 солиороод байгаа юм. Наад бол ч одоо хайшин бүр ядаж нэг байж болох дүн ярмаар байна гэж үцгээ гэдэг юм зүгээр. Тийм шүү. Тийм дүн ярьсан шүү. Зэнк бол дараагийн ярианд байна. Болдог болвол тэр алтан уяг зэнк бол оюуг энэ гурав ингээд нэг юм дуэт тоглоод байна шүү дээ. Энд чинь нэг юм Жэко Батулга нэг удирдаад нэг продюсерыг хийгээд Хиро Баатар ингээд найруулад хөтлөгчийг нь оюун эрдэнэ хийгээд байна шүү дээ. Тэмэл дүр зураг биш ойлгомжтой шүү дээ. Наад өшгний ад юу болж байгааг мэдгүй л явах. Өнөөдөр ардын намын жинхэнэ даргач Алтмаагийн Батулга шүү. Оюун эрдэнэ биш шүү. Энэ бол зүгээр оюун эрдэнэ бол нүүр царай хөтлөгчөнд байхгүй юу? Одоо юу гэж хэлэх үү, яах вэ? Бүгдийн цаанаас нь зааж өгнө. тухайн үеийн төсөөлөл бол тэгэхээр нэг оюутлогоо шиг ч юм уу эсвэл өөр төр хувийн хвшлийн түншлэлээр үүссэн ямар ч хэмжээний байдгийг нэг юм дунд хэмжээний ч юм уу ийм үйлдвэртэй болчих гэсэн тэр саналыг төр хүлээж аваагүй. Дараа нь 14 оны 5 дугаар сарын 12 гэж би санаж байна. Их хурлын тэр тогтоол гаргахад төр өөрийн эзэмшлийн 34%-аас татгалцсан байсан юм а гэдээ одоо гаргаж ирээд байна шүү дээ. Энийг тайлбарлаж өгөөж байна шүү дээ. Би ингэ нэг юм үнцэг бодлоо. За. Үнэхээр 34% төр орж ирээд хөрөнгө оруулалт хийгээд. Ийм одоо хүсэл эрмэлзэл төсөл хэрэгжүүлэгчд байсан уу гэвэл байсан. Энэ яаж нотлогддог юм? Яагаад тэгэхээр яаж нотлогддог вөхөр өөр хөрөнгө босгох ямар ч боломж байхгүй. Хамаа алга хэдэн нэг компани зарч болж юм тэгвэл. Даанч тийм их оронч бус үйлдэл гаргахгүй. Эсвэл нэг хөрөнгөний бирж дээр ч юм уу бас л зовлонтой шүү дээ. Ингээд 14 оны тэр 5 сараас ч хойш одоо ингээд 24 оны 6 сар бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд бидэнд үнэхээр өөр мөнгө босгочих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчих боломж байсан бол энэ үйлдвэр чинь босчих байсан. Тэгнь 14 онд ямар байсан 24 онд яг бахи байдгаар л адилхан. Өөрөөр хэлбэл би энийг тайлбарж хэлээд байгаа нь юу гэхээр төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс төр ороод ирээ чи хамтраад нэг юм хийчихээ. Тэгээ тэр шийдвэр гаргаад төр хувийн хвшил хамтраад энэ төслийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдал хангахтаад өчнөө олон ажлын байр бий болчихсон. Төсвийн орлого нь бас нэмэгдчихсэн. Дагалдаад хичнээн мянган одоо оюутлогыг дагаад 20 гаруй мянган жижиг дунд үйлдвэрлэл Монголын компаниуд туслах үйлчлэгчээр хамтарч ажилладаг. За тэр оюутлогын амжууд бол жоохон л одоо за хэдчүүд нэг ядаж нэг 5-6 мянган дотоодын компаниуд байнгын хамтын ажиллагаатай тэрийгэ дамссан шууд болон шууд басаар хичнээн ажлын байр бий болох байсан. За одоо энэ санал ирүүлэлэр байж тээ яг зэс ногоо олоод төрнөд төгөргийн ханшин өнөөдөр шиг ингэж одоо суларчсан байхгүй л байх байсан шүү дээ. Тийм биз дээ. За одоо энэ санал ирүүл яах вэ тэгвэл?
одоо ярьж штэ яг. Албан ёсоор ярьж штэ. Цагаан суврагын 34%-ийг төр буцааж явнаа. Түүнээс орж ирж байгаа орлого ашгийг тэр баялагын сандаа хуримтлалын дансанд нь иргэдэд хийж өгнө. Тэгэхээр цагаан суврагч ямар ашиг болоод байгаа юм бэ? Чөлөөтөө нээлттэй. Тэгээл гэх юм тийм. Хийлтэй нэг үйлдвэр барьчих л та. Тийм биз дээ. Энэ улс орнд чинь яаж ингэ таан гэж яриад байгаа юм. Тэгэхээр нөгөө талын чи яриа бас өөр байгаад байгаа юм гэсэн сони. Гэхдээ тэгэл үнэн мөн л ин шүү дээ. Тэгээд биш та харин би зүгээр нэг зүйлд үнэхээр улс төрд надтай алцах гэдэг бол надтай л алцсан. За юу. Би бол тэгж л хэлмээр. Битгий одоо ястай бүр энийг хідэн энэ инк болд энэ зандаа хүүгийн инк болд энэ норвын алтан үед энэ манай энэ оюун эрдэнэ зүгээр л эдгэрийн бодож байгаа сэтгэж байгаа улс орны төлөө бодит хийсэн ажлыг Нямтаашир гэдэг хүний бодит хийсэн ажилдаа харьцуулбал зүгээр элэг доог шүү наад болчих. Тэрийгээ өөртөө маш сайн мэдчих. Зүгээр л хоосон ч ажилладаг гэдэг нөхдүүд шүү дээ. Эсрэгээр Нямтаашир гэдэг хүн өгдөө цөөтэй юм хийж бүтээдэг л хүн. Энэ Монголоо нэг ажилтны бодлогоор хөнгөн хүнд үйлдвэрийн бааз зүрийг тавиад нэг эх орноо нэг хөгжүүлчих өчрөг Монголоо цогцлооч гэдэг нэг ийм л хүн шүү дээ. Гүү ичгүй болов уу шүү дээ. Манай автаа наад болчин суугаад нэг яриад үзтээ бүр инээдтэй шүү дээ. Бүр хажууд наад болчин бүр элэг нохоо доог болон заяа. Энэ тэгтээ зөвхөн тэр Нямтааширгай ч юм уу, Мак компаниуд ч юм уу чиглэсэн бодлого гэж бас харагдахгүй байгаа юм. Жишээ нь хувийн хвшил рүү. Одоо өөрийн чинь энэ шүүхийн шийдвэр гэдэг ингээд олон нийтийн анхаарал яг энэ агуулга руу хандсан байж бас нэг шийдвэр гардаг шүү дээ. Юу бол вэхээр Мом Полимет гэдэг группийн бүх төрлийн дансыг барьчлаа шүү дээ. Одоо битүүмчилчлээ. Өөрөөр хэлэх юм бол эн чинь бүх данснууд нь хаагтахаар тэр байгууллагын үйл ажиллагаа зогсноо. Ер нь бол Монголд нэг үндэсний гисэн тодголтоо цементийн ханганы илүүрт хийж байгаа 2 том үйлдвэрлэл байгаа шүү дээ. За баруун бүсэд нэг ховд эко цемент гэдэг нэг юм дунд тэр бүс нутгийнхаа нэг асуудал шийдэж байгаа нэг үйлдвэр багш байна. Энэ яагаад ер нь ингэж байн ингэ яваад гэх юм бэ? Бэлгээ. Хойлоо хэд хэдэн чухал зүйл наад асуулт юу хөндөгдөж. За нэгдүгээр цемент бол стратегийн бүтээгдэхүүн мөн үгүй л мөн. Нунтаг долларч гэж ярьдаг. Маш чухал. Бүх л юм цемент. Бидний иргэн тойрон цемент. Бүх бүтээн байгуулалт цементээр л явдаг. Гэтэл Мон Полиметийн цементийн үйлдвэр, Макийн цементийн үйлдвэр ашиглалтанд орохоос өмнө бид хятадаас л авдаг. Тийм. Хэдэн зуун саяар доллараар тооцогдох гадаад валютыг гадагшаа гаргаад худалдаж авдаг. За ямар тач импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий нэг бүтээгдэхүүнийг Монголдо үндэсний хэмжээний 2 компани өөрсдөө үр зээлний барьцаанд тавьж байж үйлдвэр босгосон үнэ. Хичнээн одоо стратегийн ач холбогдолтой эдийн засгийн аюулгүй байдлаа хангахтай холбоотой, ажлын байртай холбоотой, татвар төсөвтэй холбоотой. За харамсалтай нь гарамж угааг одоо ямар үндслэр гэдгийг би мэдэхгүй, ямар хавц тэрэг материалтай талцсан биш. Барьж хорч. Гэхдээ тэр хүн бол онц ноцтой оргон зайлах эрсдэлтэй гэмт хэрэгтэй ердөөсөө биш. Яаж байгаа барьж хордог? Ямар шалтгаан зорилготой? Нэн үгүй хэлэхэд бол бидний хооронд нэг тийм таатай харилцаа байхгүй. Их хурл 4 жил хамт байсан би гарамж угаатай зан ганц 2 удаа л нэг коридор тарахтаа минь мэдэж үтсэн баг. Барьж хорихт нь бол үнэхээр хамгаалмаар санагдсан. Тэгээ эн чинь ингээд нэг юм зүгээр ингээд юм үндэсний үйлдвэрлэгчтэй Монголын хөгжилд бүр бодтойгоор хувь нэмрээ оруулдаг гэдэг ус. За яг тэрүүгээр нь одоо харж үзээд хуулиас хэлтрүүлж болохгүй. Үнэхээр одоо буруутай зөрүүтэй янз бүрийн байдаг бол тэгээд хуулийнхаа дагуу хинч вэ шалгах ёстой шүү дээ. Гэтэ тэр нэг настаа авгааг
Амар онц ноцтой гэмт хэрэгтэн байгаа биш тэрийг нэг барьж хорж морил те. Одоо ингээл дансыг хаагаал. За би нэг зүйл энэ ярд бас бодоод байна. Нэг нүгэл хэлье. Маш том хардалт байна. Яагаад вөхөр нодлон цемд үйлдвэрлэгч компаниуд руу зохион байгуулалттайгаар асар их таарсан. Тий. Бүр шуурга болсон шүү дээ. Тэгсэн. Энэ цемд үйлдвэрлэгч компаниуд Тэр яагаад гэсэн юм бэ? дайсан. За тэгэнгүүт тэгэд дайрж бүр үнэхээр нэр хүндийг бүр бодоо болгосон. Маш их гүлжирдэж доромж өссөн. Тэгэнгүүтээ засгийн газар импортын цементийг татварыг тэгэлцсэн. За тэгэнгүүт би юу гэж хардсан бэ гэхээр энэ чи яг нөгөө Эрдэс таван толгой. Нөгөө асар их хулгай мөнгө. Энд чинь яад вөхөр гэрэн дээр нэг үнийн дүн бичдэг. Цаагаараа нөгөө хятад худалдаа авахчтайгаа тохирчдаг. Зөрөөгөө хятадаас ямар нэгэн байдлаар авдаг. Тэгэхээр би энэ Эрдэс таван толгойгоос хулгайсан асар их мөнгө түүнийг цемент хэлбэрээр оруулж ирэх гэж ийм шийдвэр гаргасан болов уу гэж би харддаг. Одоо ч мон полимерыг зогсоогоод байгаа. Дансыг хаагаад байгаа. Макро, нэмтаашир руу над руу дайраад байгаа. Тэгээ дөнгөж саяхан сарын өмнө байна уу? Яагаад сонгуулийн өмнө импортын цементийн татварыг чинь хэд болоод 5 болгоод 5 болгосон. болгосон байна. 10 байсны 50. Гүн чи дотооддоо энэ чи ханган илүү чадаад л шүү дээ. Энэ их том хардталтыг үүсгэж байгаа. Би өөрөө эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан. Эдийн засгийн гэмт хэрэгтээ би тэмцэх чиглэлээр тагнуулын байгууллагт ажиллаж байсан үн шүү. Би бас үндэсгүй тэр хардталтыг Сэжний банкаараа хэлэхгүй шүү. Наа чинь тэгээд бүр хятадаас гараад Оросоор дамжаад 20 сая доллар сонгуулийн санхүүжилтэнд орж ирсэн тухай Энэ асуудал бол асар том. Би зүгээр хэлээ. За одоо үсцэн яриач байна шүү дээ. Одоо намайг дайсан гэж соллоод байгаа оюук маань одоо ингээд нэг юм авилгын систем гэдэг авилгатаа ингэж тэмцдэггүй байхгүй да. Ганц нэг нөхдүүдийг ингэ гүлэг дөөрүүлж байгаа юм шиг цаанаа нэг устрын зорилготой устрын зам мөрт нэг гай болчих хэд нөхдүүдэр бас нэг давхар туг одоо зайлуулаад туг дахиал тэгэл өөрөө тэндээс нэг амар том юм одоо хэвлэлийн компанид ажил явуулаад. Гэхдээ та одоо мэрэгжлийн хүн ингэж дүгнж байгаа үндэслэлтэй л дүгнж байгаа байлгүй. Наа чи одоо тэгвэл урдаас орж ирэх цемент, хойноос орж ирэх гурилч ер нь бол юу ч угааж байгаа ямар ч санхүүжилт эргэж ирж болох л нөхцөл байдал гэж л дүгнэх тэр боллоо шүү дээ. Тэгэхээр ингээд надаас болгоомжлоод айгаад байгаа олон учир шалтгаан байгаа шүү. Саягаа сонгуулийн ерөнхий орноос хасах шийдвэр гаргав. Яагаад намайг 20 онд барьж 20? Энэ бол дөнгөж эхлэл шүү. Энэ бол дөнгөж эхлэл шүү.